Галгааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогоос өршөлтсөн сэргийлэх зөв галгааны талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилтэс 5 толгой түлш компани, түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтнүүд оролцож мэдлэг арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу дүүрэг бүр шуурхай штаб байгуулан галгааны улирал дуусах хүртэл ажиллахаар болсон. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн шуурхай штаб өдөр бүр ажиллаж байна. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтанд хороодын засаг дарга хэсгийн ахлагч нар оролцлоо. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг эдгээр албаагч айл өрхүүдэд цаашид зөвлөгөө өгч ажиллах юм а. Иргэдэд угаарын хийн хордлогоос сэргийлэх мэдлэг олгох, мөн цаашлаад шинээр тавигдж буй угаарын хийн мэдрэгч төрнийг яаж ашиглах, тул аппликейшнийг яаж ашиглах, мөн галт төмөрийн аюулаас сэргийлэх, цаашлаад хэрэгжилж байгаа яндан зуухны бүрэн бүтэн байдлыг хяналт тавих гэдэг энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх, мэдлэг олгох, зохион байгуулагч хэсгийн ахлагч нарт энэ мэдлэгийг олгох өнөөдрийн сургалтыг хийж байна. Судалгаагаар угаарын хийд хордсон иргэдийн 85-аас 90% нь оройн 20 цагаас өөрийн 4 цагийн хооронд угаартсан байна. Мөн 2019-с 2024 оны тоон мэдээллийг авч үзэхэд нийт тохиолдлын 80 гаруй хувийнх нь угаар мэдрэгч нь эвдэрсэн, зай хийгээгүй тэжээлээс салсан байжээ. Иймээс сургалтанд угаар мэдрэгчийн ажиллах зарчмыг нарийн тайлбарлаж өгсөн юм а. Өдрийн байдлаар Улаанбаатар хотод 100 гаруй мянган өрхөд энэ шинэ угаарын ийм мэдрэгчийг тавьсан байна. Үүнийгээ бол дэлгэцэн дээрээ яг шууд хянжаадаг байхгүй. За ингээд энэ угаарын ийм мэдрэгчэн дээр 100 ppm-ээс дээш угаар илэрсэн тохиолдолд тэр айл руугаа шууд залгаж манай кал центрийн 24 цагийн айл ажиллагаатай 5 оператор ажиллаж байдаг. Галгааны улиралтай байгаа энэ өдрүүдэд бол ер нь бол аюулгүй байдлаа иргэд өөрсдөө энэ төрөнд хангах ёстой. Энэ нь бол ихэвчлэн зөнгөлдөг зүйл нэг бол пишн зуухны цооролт байдаг. Өвөл болж байна. Өвөлжилтийн бэлгэлээ хангаагүйгээс өвдөж өөрсдийнхөө пишн зуухны шаварлагааг бол хийгээгүйгээс өвддөг. Ил задгаа тэр захилгааны угцнуудаас гал гарч байна. Галгааны улирал эхэлсэн энэ үед айл бүр угаар мэдрэгчийн ажиллагааг тогтмол шалгаж, зөв галгааны дадлыг хэвшүүлэх нь хамгийн чухал болохыг албаныхан онцолж байна. Чингэлтэй дүүргийн шуурхай штаб энэ чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг галгааны улирал дуустал хийхээр төлөвлөжээ.